Урян хаан 100 цаас төзөр. Цас төндөр алтай хаан 13 ориглыг хараалан өөрсдийн гэсэн үүх түүх өв уламжлал ахуй амьдралаа хадгалан эртнээс эдгүй хүртэл амьдран сууга Монголын нэгэн ястан бол Алтай урян хаачууд. Эзэн богдын хүчит өрлөг баатрууд болох ах トゥ Зэлэм Сүбэдэ нарын хойчс өөрсдийн өвөг дээдсээр бахархахын зэрэгцээ цаг цагийн хатуу зүйлний алиндч нэгэн зүйлийг хадгалан ирсэн нь яахын аргагүй өв уламжлал соёл билээ. Урян хаан ном, харва, туйл, уянгад цуур хөгжмийн зэрэгцээ бас нэгэн өрмөд соёлыг өртөөлөн ирсэн нь Урян хаан 100 цааст хөзөр юм. Урян хаан долоо хошууны баруун амдын дархан байсан хошууны иргэд бид. Энэ одоогийн Баян-Улгийн аймгийн Булгансум, Ховд аймгийн Мянхаархан дуутын 3 сум баруун амбны Урян хаан гэж явсан. Долоо хошуун дотор нь манай энэ баруун амбны дархан байсан хошууны 2 онцлог тоглоом байдаг. 100 цаас төдөр мэсэн сур харва өвөл харвдаг. Жинхэнэ эрхний эр дөрөг тэсвэр хатуулж шалгасан тэмцээн байдаг. Ягаад үеийн эсэхэл аяалвэн тоглоомод сарын 25-нд дулаа бариад итоога бэлдээд терророос эхлээд одоо наста айл дээр 100 цаас кадр эхэлж бүхэл тоглоом дээр 25-наас хойш эхэлдэг байсан. 100 цаас төзрийн үүсэл гаргалыг сонирхоход тэдийн үед үүсчээ гэд хэлж тодорхой зүйл олдохгүй ч хөзрийн нэгэн хүч буюу хүн дүрст хөзрийн нэгэн дүрийг хятад хэмээн нэрлэх нь магадгүй Манжин ноёрхлын үед үүссэн харагдана. Мөн хөзөр тоглох явцад бээжилсэн ноён зэрэг үг хэллэг үйлдэл гарах нь уг таамгийг батлах мэтэй. Яг тэр үед л гарсан доктор Манжин шин тэр хиттийн шар газар гэдэг гаршаах үед урд гарсан газар л даа. 100 цаас газар маань тэгээд одоо өвлийн уртыг өнгөрүүлэхин тулд бидний өвгдээц бас 100 цаас газар хорл үйшөр нар сэмбэгэд нэг буулгадаг тоглоом бас байдаг. Иймэрхүү тоглоомудаар л одоо өвлийн шанийг өнгөрөөж бүх мал хотлуулаад хаян 100 цаас газар бол бас сурчин одоо дандаа уралгаар ирж зул сарын 25-наас хойш айлууд хүмүүсээ урж урд нэг 2-3 өдрийн урлаг залгын өгчсгээд за манай тэдэнд ороо тэдэн цагт ирж хөзөр тоглоороо урлаг өгдөг. Тэгээд урлаг өгсөн айл нь бэлтгэл ханган идоогоо бэлдэн хоол ундаа бэлдэн тэгээд тэр усудаа олиосоор хүлээж авч мэнэлсийн дараа тэгээд цаавн дуусны дараа тэгээд тоглоом эхэлдэг. 100 цааст хөзөр тоглуулсан айл барцад гай зэтгэр тутгур арилах ийм одоо өчр жанцантай тоглоом гэж би хөвдөө ойлгож ирсэн. Үдий болтлаа. Тийм учраас энийг одоо тоглуулах айл бас ингээд хамт 14 гинэ нөхөд булгаад ингээд талцаа тоглох. Тийм өчр жанцантай. Аур тоглуулж яана гэдэг чинь яг бас тэр жилийн хангаа барцад зул сартагаа сайхан золгосны ажил төрлөн сайн байсных. Тэгээд олон тэмдээ бас нэг идууганыхаа дээж амсуулах. Гэр орондоо нэг бас хамтод нэг урж тэр жилийн хаан ажил үйлс амьдрал ахуйд алтаанга тусдаа залбирч тэр олонтой болохоор буянтай гэдэг үеднээс л тэр олныг цуглуулж бас нэг идууганыхаа дээжийг амсуул. Ирж байгаа жилдээ одоо сайн байх, сайхан байх. Ажил үйлсний өдрийг эрүүл энх байхын л одоо бэлэгдэл болгож л одоо энэ тоглоомод сурч гисэн яг тийм өөрлөр одоо манай дээр урд сур халгалахт манай орчны бүхэл айлууд бүх бэлтгэлээгээд идэгоогоо тэр усуудыг өдөрж хоол цайгаар таслахгүй тэгэл харуулдаг байсан юм байгаа юм. Монгол тэмдээ маань одоо күн төрлөختний эхийнхаа хэвлээд 10 сар болдог. Тэр 10 сараар ч одоо энэ зул сарлд харж байгаа юм шүү дээ. Тэгээд өнөөдөр ингээд өвлийн намрын маань ажил яаж шүвтэрч өвлийн маань зул сар эхэлж хүн бүхэн одоо завчалан тэ болж шөнө нүрт өдөр нь богинсон учраас ялын Арц хүжээн өгүүлэн тоглох хөзрөн ариутган ер хөзрийг тоглохоос бусад цагт
хадаг торго даавн дорон баадагнаж хоймрынхаа авдарт нандигнан хадгална. Хүмүүсийг цуглуулсан айлч гэрийн аз хямрон сэргээж цаашид сайн явахын бэлгэдэл хэмээн ихэд баярлан тэдэнд үйлчлэх нь бий. Тэгээд алтай зайрын шил хэмээх урайнхай уртын дуугаа дуулан идээ цагаагаан дэлгэн эхлүүлнэ. Зүүн цаас хөдөр маань өөрийн нэртэй 24 хүнтэй одоо тамгаас доош энэ 50 цаас хөдөр дээр нэмэгдсэн хоёр юу яадаг хитэд шив гэдэг нэг хоёр хүн нэмэгддэг. Ингээд үзэгч та бүхэнд энэ хөзрийн өнгө бидний ярьдгаар модны тухай танилцуулъя. 100 цаас хөзрийн өнгө хэлбэр одоогийн бидний тоглодог хөзөртэй адил боловч эрт дээр үед ямааны илгэн болоод муутуу цаасан дээр зурдаг байжээ. Ундан хөзрийг казал, дөрвөлжинг, бүүмэн, гэлийг, хөлт харин цэцгийг сархаа хэмээн нэрлэнэ. Хөзрийг тус буюу там гахлана. Хамгийн том нь тус. Дараа чинь ноён. Дахиад юу аг. Дахиад цэрэг. Дахиад китэд. Дахиад шүг. Хүн дүрс төзрүүд дуусахад тоон хөзрийг 20 тоо ахлах бөгөөд 19, 18, 17 гэж дэс дараагаар буурсаар 2 хүрнэ. Ингэж 100 ширхэг болдог тул 100 цааст хөзөр хэмээн нэрийджээ. Ингээд 99-аар нь тоглоно. Нэг цаас газарт үлдсэнийг аш газрын цаас нэг үлдэх ёстой. 99-аар нь 14 хүн тоглох ёстой. Тоглоом наадгаа болон бусад зүйлсэд тухайн угсаатан ясны эртнээс нааш хэрэглэж ирсэн үг хэллэг хадгалагддгийн жишээ нь агаа буюу хатан. Урайнхайчуудын дунд одоо ч хатан гэж хэлэхээс илүүтэйгээр ага хэмээн нэрлэх нь бий. Мөн хятад хэмээх хөзрийн дүр төрхийг дүрслэхдээ ажилчин, тариачин, ажил хийдэг доорд гаралтай байдлаар дүрслэх нь сонио. Тэр ямар өшөлтөй гэж нэг асуул сургууль яаж яасан биш тэгтээ бас л ухаадаг тэр хоёр эрэгтэй эмэгтэй хүний ясандаа одоогийн буул гэсэн үг шүү дээ. Тэр хоёрыг л авчираад оруулсан байгаа нь тэгэхээр чин бас л утга агуулгын цаана бол юм байна. Тэр очиж китик тэ одоо тэр нөрөнд хэтэд гэж оруулаа шив гэж оруулдаг гэдэг. Бас л тухайн үед энэ тоглоомоо зохион бүтээгтээ бас л нэлээд бодлоготой л хандсан юм байх л энэ. Урайнхайн 100 цаас төзрийг тоглох айлдаа цугласан хүмүүс 7-7-гоор 2 баг болон хуваагдана. Багийг гишүүдийн сонгосон ахлагч ахлах бөгөөд 2 багийн хүмүүс сөөлж суув. Багийн гишүүд нь 100 цаас төзөр мэддэг бол эрэгтэй эмэгтэй өвгөн залуу хамаагүй. Хориг тэр гэж юм байхгүй. Тэр аль ч насныхан тоглоно. Заавал настай хүмүүс нэг жиг тоглох гэсэн юм байхгүй. Гэхдээ яг нэг көзрэ мэдхийн тулд одоо завсраар нь хүүхдүүд одоо нэг 12, 15-аас дээш насны гэдэг юм уу. Хүүхдүүд өөрөө көзрэ таньдаг мэддэг л хэвэн ганц тоглож болно тэнд. Анхны хөзрийн ажлыг утсаахалтаа урин залсан гэрийн эзэн голдох хэлнэ. Бас найр ахаасаа наадам дүүгээсэн гэдэг шиг баг улчраасаа холон эхлүүлэх нь бий. Хөзөр эхлэн хувааж буй тоглогчтой хандан ардаа наадуул хэмээн өгүүлснээр тоглоом эхэлдэг байна. Боросоо. Манжинивийн тэр шарх эзрээс өрөлдөө энэ олуулаа тоглодог 14 хүн тоглоно шүү дээ. Одоо танахаар бол баг манайхан нөхөд гэдэг. 7-7-гаар тэн дотроос ахлагчаа сонгоно. Хоёр тал биш тэр идгээ юм уу нөгөө эцэн оноогоо бичдэг 2 хүн томлно. Тэгээд ерөнхийдөө тэр 7 хүнийг 1 хүн ахлан тэр кичнэн хөчирсэн. Дараагийн көдөр хайлт хүний ямар байгаа юм гэдэг дээрээ ярина. Тэгээд урсан айдынх нь
күн экил өдөр хуваах ёстой энэ суугаад яг одоо нар зөөр гэж ингэж тойрдог. Ахлагч нь 7 кино өдөрдөн. 7 кино өдөрдөн тэг өдөрч байгаа хугацаанд күчээ нууж ярддаг тал бас байдаг. Ил ярддаг тал байдаг. Идэж айлаас арга мэх зайлаар идэх талаар бас тоглодог тал байдаг. Тоглоом байд юм аа манай. Та тусаа. 어떤 тавтай хэдрэг хэрэггүй л. За тусаан гэж. Гэр дүүрэн тоглогчид дуу шуу аваа өгөөтэй. 100 цаас төзөр олон хувилбарт гараа, тавил, идэг авах нөхцөл боломж олоход оюун ухааны томоохон сорил гүйлгээх шаардна. Уран хайн 100 цаас төзрийг тоглохыг ажихад нэг бодлын орчин цагийн бидний мэдих уурдах, муу шиг болоод 108 дахь гэсэн хөзрийн тоглоомуудын холимог шинж ажиглагдах юм. Хөзөр холсон хүн тоглогчид хөзрөө нэг нэгээр тараасаар хүн бүхэн 7 хөзөртэй болох өгөөд газрын модыг эргүүлэн уг тоглоомын гол хөзрийн өнгийг сонгон гаргана. Тус хөзрийн тамга буюу тус хөзөртэй хүмүүс эхлэн идэх өгөөд дараагийн ноён хатан буюу ага зэргийг хаана байгааг мэдхийг ирмэлцэнэ. Жишээлбэл одоо ингээд тус гараад ингээд дараа чинь ээж бол ноёны ээж ирнэ штэ. Тусын дараа. Тэгэхдээ манайханд күчээ байна. Татхаар авдгийг байна уу гэж. Татхаар авдаг байна гэдэг чинь ноён гэсэн үг. Ноён байвал тэр жишээлбэл манай талд ноён байх юм бол манай тал нэг гэдэг өлөө авахын тулд одоо их том баяр болон дотроо. Тэр 7 хүн тэгэл татхаар авдаг нь байна л их юм бол тэгээд тэр талд энэ талд ноён байна гэж ойлгоо. Күчин байна уу гэх юм бол көзрээр гарсан жишээлбэл одоо сархаагаар гарсан көзрийн дараа бөөм бунд нь көлт энгурууны болоод күчин гэж хэлнэ. Хөчгөж одоо ийм үцтэй байгаа тийм. Одоо нөгөө гарсан хөзрийг татаад тамган гарсны дараа хүч байна уу гэж асуудаг. Тэгээ хүч байна уу гэдэг нөгөө өөрийнхөө талаас болохоор нөгөө одоо тамгыг болохоор хүчгээд байгаа. Тусыг. Тэгээд тэр хүч байсныг нь дараа нь болохоор одоо юу байна уу гэж байгаа. Дагуур нь байна уу гэж асууж байгаа. Дагуур гэдэг нь одоо ноён. Тэр тамганы одоо ноён нь байна уу? Хатан байна уу гэж. Тэгээ тэнийгээ нийлүүлээ хүч болгож аваад тэгээд одоо нөгөө талынхаа нөхдүүд одоо хүч болгож аваад өгдөг тэнийг хүчгээд байгаа. Өгдөг том юугаа хөзрөө. Тэгээд тэгсний дараа тэр одоо хүчний бүрдсний дараа одоо тэгээд татхаар авдаг нь байна уу гэж асуув. Тэр нь болохоор татхаар авдаг нь гэдэг нь болохоор одоо хөзрийн ноён байна уу гэсэн үг. Тэгээд тэр хөзрийн ноёноор татчаад тэр нөгөө айлуудынхаа хөзрийг унгаалгачаа тэгээд нөгөө хүчээ нөгөөд идэг авахыг боддог. Бас оюун санаа бас гаргана л да тэн дээр. Тэгжээж одоо хинт нь хүч өгвөл одоо тэр хүн хөзөртэй байна уу, хөзөргүй байна уу гэд хүчнээ ямар хүч өгөх үү гэдгээ шийдээд хоорондоо ярилцаад тэгээд ингээд нөгөө одоо хуваасан талаас эхлээд өгдөг байхгүй юу. Дагуур юу байна? Дагуур бацлаач. Күчингөө дагуур гоёнчон юу агуулгаа. Юу? Бонд нь шүүл. Газл юу? Газл. Юу байна? Ноён маань юу? Тийм байна. Бишэн ноён байна. Хамхан бай хамхан. Нанаа гэж та. Гараас нь ачаа. Мачка энэ көжирсэн. Яа одоо сарганы. Хэмээдсэн чинь көжир. Дахиад татхаар авдаг байна. Гоо. Дахиад татхаар авдаг байна. Байниш. Байниш. Одгаар давхтаа хүчтэй. Хоёр давхтаа хүчтэйсэн. Тэ тусгэнээс орлоо. Надаас гарч. 100 цаас төзрийг тоглох үед тоглогч бүр нэг хувааж тоглолт дуусахыг аш гэнэ байна. Нэг аш буюу нэг тоглолт бүрэн тоглож дуусахад ойролцоогоор 2-3 цаг болно. Хэрв хоёр баг энэ тэнцүү тоглосоор байвал нийтдээ 49 оноо авч хайцдаг байна. Гэхдээ ингээх явдал нэлээд ховор төдийгүй наан дуусах нэлдэг. Хөзрийг тоглох үед тоглогч тус бүр нэг хувааж тоглолт дуусгаас өмнө буюу сүүлийн 2-3 тоглогч хуваахгүйгээр дуусахыг аш хүрлгүй хожих гэж нэрлэдэг байна. Хүч муутай байж татаад яах. Ганц эрхэм хүчтэй л байна. Тэр эрхэм хүчтэй дагуур яа дагуур байхгүй юм бэ? Тэгээд 10 төрөнгө хуваагаа дуусахаар нэг ашгарлаа гэдэг. Мөн нэг ашаас гадна тоглогч бүр 4 хуваан 4 тоглохыг баг аш. Тоглогч бүр 7 удаа хувааж 7 тоглолт дуусахыг
дунд ашиг их бол өдөржин шөнжин үргэлжлэн тоглох их ашиг гэж бас бий. Их ашиг гэдэг нь тоглогч бүр 14 удаа хувааж 14 тоглолт дуусгыг хэлж байна. 자, 너희 하나, 너희 나가 들어. 다양한 또 소득분이 사는 Дээр үед их аш гаргана гэд нэг хүн 14 хувааж байсан байгаа юм. Тэгээд одоо ороо ихэлсэн тоглоомч маргааш ороод ноч дуустагч байсан юм одоо. Шинжин тоглоод өдөржин тоглож тэр их аш гаргадаг. Жилдээ нэгээс 2 удаа тэр их аш гэдгийг заавал гаргадаг байсан байна. 어디 bank тоглохдохгүй тэр ярьж хөөрэ тэр одоо комиссийн завдаагаа хараад дээр үчин мэдээж одоогийн шиг тийм алум байх. Аяах одоо малаа хотлуулчаа тэгээ тоглоод 14 аш гаргыг тохиролцсон нөхцөл дээр их аш гаргаж байна. Тэрнээс зүгээр нэг хоомогоомганыг 2-3 юмоныг 2-3 хүн аш гаргаж тэгээд болчихдог. Ихэлсэл бол дуусгадаг. Тэнэ. 어디가 여기 갈때 그죠? 예, 여기 갈때 그저래 나다. За гараа хаалаа. Уран хайн 100 цаас төзөр тоглож дуусахад хожигдсон тал нь даагаа нэхэн дахин тоглохын тулд хожсон талдаа мөнгө төгрөг тэргүүтээ бооцоо маягийн зүйл тавихыг нам шиг гинэ. За 2 удаа тоглолоо. 2 хүн хуваасан. Анхны хуваалтан дээр Манагид одоо эрэгтэйчүүдийн багт манай танаагад тэнд бэлтгэсэн байгаа энэ дээр. Манай баг нь 4, эмэгтэйчүүдийн баг нь 3 идсэн, дараагийн хуваалтан дээр манай баг 5, эмэгтэйчүүдийн баг 2 идэг идлээ. Танах яга ингэ илүү идсэн мó. Манайд одоо хөдөр хүчин дугж ирсэн. Манайд бас нөр битнэ гэж юм байд юм бас. Саяны цэцгэр гарлаа штэ сархаагаар. Тэгээд энэ хүүхэд 5-6 сар тэтг ирчихсэн, сарх ирчихсэн. Тэгээ муугаа ичхаа тэгээд тэр хүн нийлж чадахгүй болдог ихтэй энд нөхд нь өрөвчихсэн байвал идээд тэгээд залгаад аваа явчихдаг. Ишээ. Намшиг гэдэг нь одоо 14 хүн тоглоод ингээд одоо хоёр тал нэг нь шүүгдээд нэг нь шүүгдэн штэ. Тэгтэр нөгөө шүүгдсэн тал нь бид нэр жоохон сэтгэл дундуур байна. Арай шүүгдмээргүй байна. Эднэрт одоо цай будаад мөрийгөө алдмааргүй байна. Тийм учраас бид нэр та нарт одоо намшиг гэж одоо ямар учиртай. Тэ намшгаа тавиад 6 хүн юм уу 8 хүнээр бид нар нөхөж тогломоор байна. Гэхдээ хоорон хоёр талын одоо хоёр ахлагч зогцоод нөгөө намшиг гэдэг одоо дээр үед одоо даав мав тавьдагч байсан юм уу сүүлийн үед одоо 5-10 төгрөгч тавьд юм уу тэгээд нэхнэ гэж хэлдэг. Нэхэд ингээд 6 юм уу 8 хүнээр ингээд нөхөж тоглоно. Нөхөж тоглоод нөгөө яг хугацаанд 8 хүн дээрээ нь очоод нөгөө шүүгдсэн тал хэрвээ нөхөж тоглоод шүүгдсэн бол нөгөө будаа нь хараад намшаа нөгөөд ингээд зогцно. Будаа өгөхгүй дагш нөхөж. Дахиад автан шүүгдэх юм бол нөгөө айл нөгөө намшгаа тэр чигээрээ тэнд нөгөөд дахиад ар өдөрт нөгөө будаага өгөөд давхар юм мөрий дунжээн гэсэн үг. Дээрээс наашл одоо будаа цайгаар л мөрийцдэг. Зүгээр нөгөө ёс жайг нь болохоор. Тэ 14 хүн долоогоор хоёр талын нөхөд гэж байрдیں۔ Манайхан нөхөд болдог. Тэгээд эдгээрээ шүүгдсэн будаага өгдөг. Шүүсэн цай идэг авч ирээд. Бас дахиад дараа чи нэг өдөр цомороо бөгнөрөөд 14 үлээ нөгөө айл дээрээд нөгөө мөрийгээ нуунаа гэдэг. Дахиад тэр мөрий цайгаа нуучгаа дахиад тоглоно гэвэл дахиад тоглоно. Хожсон талынхан хөзөр тоглолт дуусны дараа нөгөө талдаа хошигнон ихэмсэг зан гаргах бас л намшгаа өгөөд эртхэн хэмээх нь бий. Ингээд 100 цаас төзрийг тоглож дуусгад хожсон талынхан нөгөө талынхаа авчирсан идэ будаа цайгаа ууцгаана. Хэрв намшиг өгөх юм бол дахин тоглоом хэлнэ гэсэн үг. Тэр үчи одоо энэ юм том байшин болгосон юм байгааг учраас нөгөө үйтэн жижигтэр гэртээ тэр үе шайлууд чинь. Мөрөхтэй бол яг
энэ гэрийн бүсийг чангалж байгаа гэж байгаа юм. Тэр ч бас одоо нэг дутагтал байсан байх уу. Гэрийн бүс чангалаад галыг ахиухан түлжээгээд нөгөө мөрөг нь уулгадаг одоо будаа швэт юм одоо юу швэт юм. Будаагаар голцоо дээр энэ одоо элүүгийн мараад хүнсэл тоглож шүү мэдээж. Тэгээ көсүүдаа швэт юм уу. Тэгээд нөгөө шин том аягнуудаа нөгөө одоо савл аягнууд тэгт одоо ийм одоогийн шиг аяг байхгүй юм. Том аягаар шин 2 3 шахш гэдэг нь көс самнгоож нөгөө хүнсэл ямар байдаг байх вэ тийм. Иймийн хөгжилтэй сайхан юмнууд байсал байгаа юм. Зүгээр одоо ч гэсэн манайхны хооронд одоо тоглох янз бүрийн гарна бас. Тэгсэн ингэсэн одоо тэр голцол докогар гэдэг нь яг одоо күч ирсэн үү күч байна уу гэдэг одоо манайхан гэдэг ингээд нэг нүдэ докох юм уу тодгаага хальт докох юм уу ийм докон хэллэг ихтэй л байсан одоо дээрвийн тэдний шиг бид нэр одоо их юм бас чадахгүй байгаа л байх гэж байна. Надад ноён байна их таа жишээ нь зүйлээд. Над ноён их юм бол бас одоо юу гэдэг юм бас нэг ингэж юм нэг өчр нэг докоо өгчл таарад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн авах талаас нь бас оролдох юм шүү дээ. Өдөржин шүнжин тоглодог уран хайчуудыг та бүхэн ямар завтай олсвэ гэж магадгүй. Гэхдээ сайтруулах энэ нь эндүрл болох үз. Учир нь 100 цаас төзрийг зул сарын 25-наас цагаан сарын 25-ны хооронд л тоглоно. Уран хайчууд төдийгүй нийт монголчуудын хувьд энэ үйл нүүдэл суудл багтай өвөл өнтэй болсон бол жаахан амс хийж хот хотлоороо цуглан тоглоом наадгаагаа нааддаг боломжтой. Ер нь тэгээд 100 шагаа тоглол тэнгэр задарна хэмээн тоглоулдаггүй өвгдийн ухаан ийм учиртай аж. Цагаан сарын 15-наас хойш нүүдэлчдийн төл хүлээн авах гээд аж ахуйн олон ажил ундардагтай холбоотой юм. Бид нар одоо ингээл ажил албаныхаа хугацаанд аав ээжигээ дагаал жилд одоо нөгөө 100 сарын дараа чадхал юм бол өрхүүхэн тэр 100 цааст хөзөр тоглуулахыг одоо мэрийдэг. Тэр л хугацаанд л одоо гэр орондоо авчираад нөгөө аав ээжээ дагаал тоглолсоор байгаа. Тэгээд их удаан тоглох юм бол заавал эндээ одоо хорхоос ч заавал дахиад нэг тогломоор санагдаж хүний оюун ухаан сэргээх цаг хугацаа нөхцөх бас олон хүмүүсээрээ цугларч цаа ундаа хувааж ууж яриа хөөрөх хоорондоо бас хөгжилдөж одоо цаг хугацаа өнгөрөх одоо тийм шөнийн уртад одоо иймэрхүү байсан болов гэж би боддог. Тоглолтоо сонирхолтой болгох зорилгоор цай, идэ будаа, хоол зэрэг цайлгын зүйлээр голлон мөрийцэж тэрнийг тухайн үедээ гүйцэлдүүлдэг нь хотол олноо цайлж дайлах Монгол уламжлалын нэгэн хэлбэр мэт. Нөгөө талаас уран хайчуудын аж төрөхөөс итгэл үнэмшил нутгийн аялгын онцлогийг хадгалан үлдэхэд энэ хөзөр нэлээд ач холбогдолтой. Тухайлбал энэ хөзрийг тоглохтой холбоотой 50 гаруй үг хэллэг байна. Май жолаатагийн урс бээжилсэн ноён тусгалдан идэх шавдуур нүдэн гац буйр алхаан барьж идэх гэх мэтчлэн олон. Бурсаа хэмээх нь нөгөө багтаа муу мод ирэхийг хүсвэл тоглолт эхлээд 6 идэг гарсны дараа тоглогч бүр гартаа үлдсэн сүүлийн модоо гаргахыг алхаан идэх гээд олон янзын нутгийн үг хэллэг байна. ноён бэжиллээ гэж юу? Энд одоо чи хөдөр хоолоо тийм ээ. Тэгээд чиний дээдлийн хүн тэр хөдрөөс тасалж авна. Тэгээд тэр тасалсан хүн тус айх ёстой. Тамгаа гаргаж нэг гарсан хөдрийнхаа хамгийн дүүнүүдээр тус айдаг. Тэгээд тэр тасалсан хүнд хөдөргөө ноён ирсэн байвал тэр бэжэлсэн ноён болдог. Тэр бэжэлсэн ноён одоо ганц л юм идэх хэрэгтэй. Дахиад энэ бэжэлсэн хүнд хуваасан хүн эргээд өшөнөгтүүдээс күч хайж явахгүй гараасаа хуваасан хүн гараасаа шууд өгдөг. Тэрнийг тэр бэжэлсэн ноётой бол энэ хүн идэнэ. Бэжэлсэн ноёнгоо бол хайж идэхгүй харилаа гэдэг хоёр идгийг нөгөө хуваасан талаа авах. Яг уу нүүж ярихтаа бол бас арга мэхтэй ижилхэн тийм харцаа нүдэрэ күч байвал хэлэхгүй шүү гэх чишаатай ингээд нүдэ байвал байн гэх чишаатай тэгээд баг одоо тамга байвал хэлэхгүй нүүн тэгвэл айл ингээд бас азаардах тал бас гардаг. Тэрийгээ бол бид нэр ингээд хоорондоо
тэр 7 gün бүрэлдэхүүнээрээ тэгж тоглодог. Тэнд янз янзын юмнууд бас байдаг л жагамдаа. Одоо тэр наадхан нэг бэжилсэн ноёны чинь жоохон айчилж явна гэдэг юм. Тэр ноёнаас өөр юм булхацахгүй манай ихэнх энэ көзөрт. Тэгээ над ганцаараа хажуудаа көзөргөө ирсэн тохиолдолд тэр нь бэжилсэн ноён болно. Бэжилсэн ноёныг би өөрийнхөө нөхөд дамжуулах талаар жоохон явдал гард юм шиг байгаа юм. Тэр явдлууд нэрийн хөгсөж одоо нангда ганц дөнгөрцөхтэй шүү дээ. Алуу тамхи наашаа нэг өгөх гэдэг юм да ухаандаа. Тэгээд цагаан тамхи ингээд явуулнаа да нэг хүн. Нэг ноёны шургуулчаад за боли тамхи гэдэг юм ухааны иймэрхүү маягийн жоохон одоо ноён гүйдэг, ноён явдаг гэдэг талын жоохон хош яриа ихтэй. Тэр ноён бэжилсэн ноён жоохон айчил юмтаа гэж одоо их ярьдаг өгсөл. Тийм л одоо манай үе дэшилд байсан да бас. Уран хаан 100 цаас төзөр нь уран хайчуудын амьдрал оюун болоод эдийн соёлд томоохон байр суурь эзэлдгийг дараах жишээнээс харж болно. Тухайлбал хөзрийн 4 тамга тоглож байгаа тоглогчид нэгэн зэрэг ирсэн бол ихэд бэлэгшээн тэр хүн тэр жилдээ тоглодоггүй учиртай. Дөрөв тус ирлээ. Дөрөв тус ирсэн өгсөлд тэр көдөр тэр дороод шууд хаагдаад нөгөө тал хожсон. Нөгөө тал нь хожигдсон күлэн зөвшөөрдөг юм. Яс зинхэ ховор юм гэсэн тэр шалмины дулаан цаасан дотор дөрөв тус ирсэн байвал тэр тал шууд хожил. Наад ирсэн энэ хүн тэр жилдээ ахиж көдөр тоглохгүй. Бүтэн одоо тэр одоо тоглох хугацааныхаа юунд көдөр тоглодог. Их хүндэтгэлдэг тэр их ховор. Алтайн уран хайчууд эдвэ хүртэл Монголын баатарлаг туйл уламжлалт сурын харва уянгад цуур хөгжим зэрэг Монгол угсаатны соёлын гол цөм өвүүдийг хадгалж ирсэн бөгөөд тэдгээртэй дүйцхүйц зан үйл итгэл үнэмшлийн зориулалттай нийтийг хамарсан тоглоом наадам болох 100 цаас төзрийг өвлөн уламжилж иржээ. Тэр урдан дээр торгууд нутаг тэгээд манай Монгол даяар баг байхгүй тоглоом шүү дээ энэ 100 цаас. Тэр торгууд нутагч манад хил залгаа дээрвэс хил залгаа байсан. Яг уу одоо тэр нөө учир начир юм эддэг 100 цаастай көдөр байсан энэ тэр гэдэг. Манай нутагт ганц нэг одоо амьдчээсэн хүмүүс байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэр хүмүүс тоглож байгаа одоо энэ бас 100 цаас көдөр манайх тоглодог байсан гэж яаж болно. Тэгэхдээ нөгөө эзэнгүй юм шиг бид нэр хэрэгжүүлж чадахгүй. Хойч үедээ өвлүүлж чадахгүйгээс болоод ашиглах үгүйсэх арга байхгүй. Айл болгоно болоо дээр үед бол энэ хөзрийг цаасан дээр зурж хийдэг гэсэн байна. Одоо тэгэхээр сөүлүүд бид нас хэвлсэн байгаа. Ингээд шинэ байдлууд одоо ингээд 100 цаас хөзргээд одоо энэ баялагын булганы бүхэл одоо айлууд бол энэ 100 цаас хөзөр. Монгол угсаатны өөр аль нэгэн бүлэгт ийм уламжлалт хөзөр наадам хадгалагдаж ирээгүйгээс гадна түүнийг өв уламжлуулан үлдээж түгээх нь тун чухал байлаа.